За одоо яагаад гэдгийг нь бол сайн мэдгүй юм да одоо тэгэл ямар ч байсан л дээ. Арай нэг яхаараа гин гэж. Яац юм бэлгүй дээ гэж. Аюу натгаа өдөр гэсэн байхгүй шүү дээ. За даруунаад гараа гэсэн юм бол одоогоор алах тий. Гой бороо шүү. Тий гой бороо. Тий нэг юм сая занга гаргаад шүү гэдэг. Өдрөх гэдэг шүү гэж. Сайн байцгаана уу? Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудаа. За энэ өдрийн мэндийг хүргээд Эдэн подкаст шинэ дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ хаврын сайхан өдөр манай студид хавар шиг сайхан бүсгүй хүрэлцэн ирсэн байна. Энэ бол та бид бүгдийг маш сайн мэддэг дуучин Агима. Сайн байна уу? Сайн байна уу? За сайхан аварч чинь үү? Оо сайхан аварч чинь. Сайхан аварч чинь үү? Гоё харагдаж байна. Хувцас гоё байна. Баярлаа. Нэг хэсэг Агима ер нь тайцнаас холцсон тий. Аха. Тий ер нь бол дуулахгүй харагдахгүй байжгаад сүүлийн би анзарч яхад 2-3 жилээс итгэвтэй болчихоо. 22 Ер нь яг түншигт ороод тэгэл итгэвтэй. Тий тий 22 онд орлоо. 23 онд орсон тий. Ааха. Тэгээд ер нь итгэвтэй болсон байна. За одоо энэ өмсөн байгаа учраас тайцны хувцас. За ер нь тий. Ааха. Одоо тэгэхээр нөгөө нэг юм дуучин хүмүүс тайцны хувцас энтергээл ингээл янз бүрийн бэлтгэх ажлууд байдаг шүү. Зүгээр заримдаа зүгээр түүртэй санагддаг байхгүй. Чиний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг? Оо тэгэл гоё тайзаа хүндлэл тэгтээ түрүүний тал уран бүтээлч хүн, урлагийн хүн, дуучин хүн юм чинь тэгэл одоо тайзааг бол ямагт одоо хүндэлж дээдэлж байх хэвээр. Тэр бол угаасаа бичгтэйг хууль тийм учраас бүр тэр тусмаа эмгтээчүүд бол бүр их гоё байх хэвээр л гэж боддог та. Аа. Тий. Аа. Агима бол яг орчин цагийн дуучин гэдгээр бол явна. Яалчгүй шин давлгаа үүслээ гээл шин уур амьсгал бүх зүйл яг юм хөгжин цэцгэлж одоо дижитал 900-ны дуучин гэж хэлнэ. Тэгэхээр одоо ч яг тэр хэвээрээ одооний бүр энэ Gen Z үеийнхэн ч гэсэн яг л та нар үеийнхнийг харж шинжлэгдэж байгаа гэж хэлж болно. Яг барууны өнгө аяс гэдэг бол та нараас л орж ирсэн. Тэгэхээр ийм нэг шин давлгаа үеийнхний хамгийн том төлөөлөл манай Агима юм аа. За баярлаа. 2 цомог гаргалаа. 1 цомог. 1 цомог гаргаж ирсэн тий. Аха. Тухайн үеэс нууцшвал яагаад хэсэг дуудуулах одоо энэ нэг тайзны амьдралаас холцсон бэ? За тэр одоо анхны CD гэх юм бол угаасаа нэг би production багтаал гаргаж ирсэн. Team CD тэрнээс хойш ерөөсөө ерөн гаргаж байгаагүй. Тэгээд за одоо яагаад завсардсан гэх юм бол мэдээж одоо гэр бүлтэй болсон, өр хүүхэдтэй болсон тий. Тэрний ер нь наан гэх юм бол би одоо яг 19 20 21 үедээ ер нь бол яг эд гарч ирж исэн тийм дуучин шүү дээ тий. Тэгээд яг хоо энийг бас би огтхон ярьж байгаагүй юм байна. Тэгвэл яг хоо танаа нэвтрүүлгээс ярихыг хүсэж байна тий. Ер нь манай одоо залуу артистуудад ч гэсэн бас иймэрхүү зүйлсүүд тохиолддогч байх, цаашдаа тохиолдохч байх. Гэхдээ одоо үе бол одоо орчин үе бол бас харьцангуй шал өөр болсон байна, амар болсон байна, гоё болсон. Гоё нийгэм бас ирсэн ба шүү дээ. Бидний үед гэх юм бол ер нь тэгэл залуу тийм уран бүтээлчд гарахад бол маш хүндрэлтэй тийм хэцүү юм шиг санагддаг байсан. Яг нэг дундын сони үе те. Дундын сони үе баггүй тий. Тэгээд яг хоо дуучин болно гэдэг бол бас их одоо мундаг одоо аз яндоо байлаа. Тэгээд тэр тусмаа одоо өөрийн гэсэн бас гоё хит дуунуудтай болно гэдэг бол бас л их тийм хүн болгонд одоо заяагаад байдаг тийм зүйл бол биш байхгүй юу. Тэгэхээр зэрэг миний одоо тухайн үед гаргаж ирсэн уран бүтээлүүд одоо ч гэсэн хоногшсоор байдаг тий. Одоо ч гэсэн хайртай байдаг. Тийм болохоор би бол өөрийгөө их азтаад тооцдог. Тэгтээ бас бидний үеийн одоо тэр одоо артистууд тэр тусмаа эмэгтэй дуучид бол ер нь одоо тэр сошиал одоо тэр янз бүрийн одоо папарац, шар мэдээ тийм юмд бол маш их зуугдмал тийм үе байсан байхгүй. Тэгээд ер нь бол би тухайн үед маш их муулуулдаг байлаа. Ер нь бол их л одоо сэвэгддэг тийм дуучин байсан. Тэгээ тэр бол надад бол маш их травма өгсөн. Ер нь бол бас дуулах тэр ирч хүчийг маань бүр маш ихээр бууруулж гисэн. Тэ ер нь л бол нэг тийм цол өгчдөг те тэгэл хар тийм одоо янз бүрээр одоо ингэж ярьж хэлж ер нь доромжилж цэвэрхээ ер нь бол маш одоо ийдгээр одоо ингэ доромжилдаг тийм үе байсан байхгүй. Тэгээд миний хувьд бол яг үнийг хэлэхэд маш хүндрэлтэй тийм одоо он жилүүдийг өнгөрөөж исэн. Тэгэл ер нь сүүлдээ бол
За ингэж одоо хүмүүст муулуулж ийм одоо янз бүрийн байдлаар одоо хилэгдэж явж байхаар ер нь дуулах болиё гэдэг тийм бодол бол орж ирэл. Тий. Тэгэл ер нь бол дуулах ямар ч тийм хүсэл сонирхол тэмүүлэл байхгүй болсон байсан. Ягаад тэгэхээр зэрэг би тухайн үед чинь 19 20 гэдэг чинь одоо бол жоохон хөөгдөхгүй тий. Амар жоохон хөөгдөж тий. Тэр үед бол тэр одоо олны танил болж тий одоо хичнээн сайхан одоо дуучин гэдэг алдрыг одоо өөртөө авсан ч гэсэн тэрийг одоо үүрэх хариуцлага гэдэг бол маш хэцүү байдаг гэдгийг бол би мэднэ. Тийм тэрийг бол даван туулсан. Тэгтээ яг хоо тэр үед бол би ингээд ерөөсө бүр болиё гэдэг тийм бодол байсан ч гэсэн хүн бол одоо хэдэн жилийн дараа би одоо буцаал эргэл ирлээ шүү дээ. Хизэж болчихдохгүй. Тэгтээ маш илүү олон зүйлийг суралцсан. Тийм он жилүүд байсан. Оройдоогүй харин эрт эргэж ирлээ. Баярлаа. Стил залуугаараа. Тийм тэгэл яг хаа дараа нь тэгэл тэр хугацаанд мэдээж одоо нөхөртөөгөө уулзраал тэгэл одоо би чи 4 бас хүүхдийн ээж болсон байна шүү дээ тийм. Бүр 4 билүү? Тий 4 хүүхэдтэй. За. Тэгэл одоо сайхан үр хүүхдийн бас уран бүтээл хийсэн байна. Ер нь бол үр хүүхдийг бас төрүүлэн өсгөн за тэгээд хүн болгоно гэдэг бол асар том ажил байдаг. Тэгээд ямар ч хэлсэн их хүн болсондоо за тэр тусмаа 4 хүүхдийн алдарт их болсондоо бол туйлах баяртай байдаг. Би бол үүнээр бол маш их бахархдаг тий. Өөрийнхөө зүгээс болон яг энэ үзэж байгаа үзэгчд фанид чи өмнөөс бас дахин баяр үргэе. Маш их баярлаа. Тий. Алдарт их болсон байна тий. Тий. Одоо 6 сард авнаа. Тий. Арай болов. Би наах гэж байна гэдэг. Одоо бэлдээл. За одоо шууд нөгөө Ямааны халам дээр гэж тоглолт болох ч аа. Тий. Санжаагийн подкастэнд орсон байсан. Та гурлаа орсон байсан. Тэгэхээр одоо тоглолт болно. Тэгэхээр Агима ерөнхийдөө ингээд хуучин яг нөө манай яг өмнөх дугаар сараа гэж орохгүй юу? Хит дуутай хүн байна гэдэг чинь гоё гэж яг түрүүн өөрөө чи ярьдгаар одоо эмхтэн хүнийхээр ярих юм бол одоо тэр найр эсвэл тэр ивент дээр юугаа дуулахаа гэвэл Сервантнаас өрцсөн нөгөө нэг цүнх брендийн цүнхнүүдээсээ өнөөдөр энэ цүнх энэ гүүчигээ барай гарчий гэж байгаа юм шиг л сайхан байдаг гэж ярьсан байхгүй яг нөгөө бренд болцсон дуунууд чинь тэгэхээр энэ нэмэгдэхүү одоо тэгэл угаасаа уран бүтээлч хүн юм чим нэмхийг л бодно. Гэхдээ тэр бол хит дуудаа болно гэдэг бол өөрөө тийм амархан зүйл бол биш шүү. Тий. Ер нь бол бүх юмны зохицолгоо бүрджиж тэр одоо дуучин одоо хичнээн гоё дуу байсан одоо бас нэг зохицохгүй тийм хүнээр очдөг ч юм уу явахгаа байцдаг ч юм уу тийм нэг тийм үед байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ одоо уран бүтээл тэр одоо зохиолч уран бүтээл тэгээ дуучин ингээ хоорондоо ингэж нэгдэж нийлмэл болж иж тэр бол тэгэл цаашаа ингээ явцдаг юм болов уу гэж боддог байхгүй. Тэгэхээр яг л одоо нэг амьлуулагч нь бол одоо дуучин хүн байна те одоо гэдэг шиг л ерөөсөө юм болгон гоё бүрдэж ижил гоё уран бүтээл гэдэг зүйл гардаг баг. Тэгэхээр зэрэг энэ бол бас тэр болгон олдоод байдаг бол зүйл бол биш ээ. Магадгүй бас заримдаа нөгөө нэг би дуучин биш ч гэсэн заримдаа нэг контент ч юм уу ямар нэг мэгээд амар их ихтгэл найдвар өгөөд л хүч зараал за энэ алах байх гэж идэл явдггүй тохиолдол байдаг шүү дээ. Амар найдвар тийм тавьсан юмнууд дээр те ингээл за энэ бол явцсан гэж мэгээл амар боднууд бүр явдггүй те. Зарим зүгээр анзаараагүй юм бүр аимшигтай явах ч юм уу те. Одоо жишээ нь ингээд сүүлд ингээл хин нэгний хайр үл таних юм шүү дээ. Яг эдгээр дээр бол би тэгж бодсон баг. За нэх явахгүй бах та те ингэсгээл байх бах. Нэх одоо юу гэдэг хүч хаяагүй ч юм уу нэг одоо нэг ихтгэл найдвар ерөөсөө тавиагүй. Тэгсэн чинь айгуу сонь тэгээ бас явсаа тийм. Тийм тохиолдол байна гэдэг. Анхны цомогч хитэн дуутай байлаа? 5 уулаа супер хит болж исэн. Тийм тий. 5 клиптэй билүү? Үгүй. Аха. 2 клиптэй. Одоо тэр чинь Beer Productions гарч ирсэн цомог гэж шүү дээ. Тийм Beer Productions. Одоо тэгэхээр тэр дуунууд одоо оюуны өмчгөл янз бүрийн юм одоо бүр их хурц яригддаг болсон тий. Тэгэхээр одоо тэр дуунуудаа дуулах гэхээр одоо нөгөө нэг оюуны өмч зөмч гэдэг нь яадаг юм бол одоо холбоо зүсэлбэн байдаг юм бол тэндээс жишээ нь хөв хөртнө гэдэг ч юм уу иймэрхүү зүйлс нь яадаг юм. Тий одоо ерөнхийдөө сүүлийн үед айгүй эрчтэй болж байна тий Монголд одоо яг одоо юу аж эхэлж байна. Гэхдээ одоогор бол нэг болдох бол надад нэг юм ярьсан юм бол одоогор алга. Гэхдээ наадхай өдр гэсэн байхгүй шүү дээ. Тий. За даруунаагаар гэсэн юм бол одоогор алга тий. Тий. Хөөхдөө за явах те гэж боддог байлгүй те. Гарч ирж тий. Ядаж байна да гэж.
Тэ. Тэгээд яг одоогор бол нэг юм хум бол ярьсан юм балга. Тий. Яг наран зоо ах бол угаасаа энэ CD-н дээр ажилласан байхгүй. Тэгтээ мэдээж яриг тухайн одоо продюсер бид бүхний одоо бүх одоо артистуудыг хариуцч одоо ажиллаж исэн юм ч угаасаа болдох шүү дээ. Тэгэхээр зэрэг болдохын л одоо юм дээр гэсэн үг. Нэг хэсэг чи бас нөгөө нэг продюсинг хийдэг хүн нь 100-ны одоо талах байлаа гэхэд үүр мөгөөгөөд бүтэн талхыг авчдаг гэл хэл ам зөндөл гарлаа тий. Зүгээр яг хариулахгүй байж болно л та. Зүгээр өөрөө чи хувьд энэ тал дээр яг тухайн үедээ хүндрэлтэй байсан уу, гүй байсан уу яг өөрийнхөө байр суурийг энэ дээр илэрхийлж. Яг тэгэл хүн мэдээж өөрийгөө үнэлүүлэх нь чухал л та. Гэхдээ бидний хувьд зүгээр яг миний хувьд гэх юм бол тухайн үедээ гарч ирж байхад яг үнэ хэлэхэд мөнгө төгрөг ерөөсө боддгоо эсрэг. Тэ юу мөнгө бодох те юу цалин малин авах яаж энэ дууга нэг те бусдад яаж нэг хүрэх үү яаж нэг одоо олонний танил болох уу яаж би дуучин гэдэг сэтрийг өөртөө тэр нэрийг өөртөө ингэж одоо наах уу гэдэг л тийм л одоо өдрийн бодол шөнийн зүудэл байсан тий. Тэгж одоо яг үнэ яг бидний мэдээж цалинжуулдаг байсан уу байсан те. Тэгтээ тэр мөг төгрөгнөөс илүүтэйгээр хурдан л отоос нэр дуунуудаа гялцуулах юмсан амар хурдан ингээд гоё ингээд фэнүүдтэй ингээд намайг ингээд одоо сонсохыг хүсэж байгаа залуучуудаа гаргая л гэсэн тийм л хүсэл эрмэлзлэр л ер нь явдаг лсэн л та. Тий. Гэхдээ яг уу одоо нөгөө бидний бас Монголын нийгэм юу илээ те одоо хэр зэрэг хүн амтай илээ. Тэрийг бас зээл нь ямар үлээ. Зээл нь ямар үлээ. Тэрийг бас бодолцох хэрэгтэй. Тэгээ шинэ гарч ирж байгаа артистуудын хувьд хэм бол би бол эхлээд одоо хэрхэн гарч ирэх вэ гэдэг дээрээ л эхлээд анхаараасай тий. Мөнгө төгрөг явах вэ? Тэгээд угаасаа хүн одоо хичээхэд зүтгэхэд явандаа уг шагнал нь бол ирнэ шүү дээ тийм үстэй. Тийм болохоор юу юуны тухайн төгрөгөө ерөөсөн мөнгө гэж бодхоос илүүтэйгээр хэрхэн гоё одоо уран бүтээлтэй болох вэ? Би яаж сайн дуучин болох вэ гэдэг дээрээ л анхаарах хэрэгтэй гэж боддог. Тий. Би нөгөө хүнд бас байглаас өгөгдөл гэдэг нь өөрөө их том хувь заяа юм байна гэж би бас боддог л дээ. Агимагийн хувьд бол тэр хувь заяа нь маш том байсан гэж би бол хардаг. Дуулах хавьяас, мэдрэмж, дээрэс нь гадаад төрх, бие хаа бүх зүйлийг одоо нөгөө нэг өгөгдөл гэж байдаг бол тэрийг харамгүй өгсөн юм дуучин бай гэж би бол байсан биш байгаа гэж би хардаг. Маш баярлалаа. Тэгэхээр хувь заяа юм гэж би бол бодож байгаа байхгүй. Тэгээд энэ дээр нөгөө нэг сэтгэл зүйн асуудал. Тэгээд дээрэс нь эмгтэн хүн гэдэг зүйлийг сая хоёулаа хальт хөндөд өнгөрсөн тийм ээ. Тэгэхээр яг дуучин болох, олонний танил болох. За энийг цаашаа авч явахад бүх зүйл нь байгаа ч гэсэн өөрөөс хамаарахгүй зүйлс бас байгаа юм тий. Янз бүрийн халдлага, сэтгэл зүйн дайралт, одоо сошиал хөгжиж байгаа ертөнц хөгжсөн доромжлол, гадуурхал тий. Яг өөрөө чинь гарч ирж хахад бол яг бидний залуу хувьд бол энэ бол яг л яг ирчээ авч хөгжиж эхэлж ирсэн үү тий. Тэгэхээр яг энэний сая өөрөө бол ярихдаа бол энэ дээр бол надад маш их нөлөөлсөн гэж ярьжсэн. Тэгэхээр энэ сэтгэл зүйн дайралтын талаар бас өөртөө чи хальт ярилцъя. Яг тухайн үед авч ирсэн мэдрэмж болов. Тэгээ эндээсээ яаж гарч ив гэдэг зүйлсээс бас ярих юм бол яг эмэгтэй залуу дуучид хувьд бол энэ бол бас асуудал гэж би бол анзаардаг тийм. Тийм. Гэхдээ ер нь одоо орчин үеийн яг бидний одоо энэ амьдарч байгаа үед гарч ирж байгаа артистууд бол маш их азтай гэж би бол хэлнэ. Тэгээ одоо бол ер нь манай нийгэм бас аюу айтайхан нэг харахаар айтайхан л бас байгаад байгаа. Нэг харахаар одоо ингээл янз бүрийн одоо гэмт хэрэг наануу цануу гээл те. Өчнөө олон зүйлсүүд бас тохиолдож байна. Гэхдээ ер нь бол бас засах шатандаа л явж байгаа улс гэж би хувьдаа боддог. Тэгээд тухайн үед бол яалтчгүй яг миний хувьд гэх юм бол ер нь жоохон тийм харанхуу бүдүүлэг одоо ажил мэргэжлээ зүгээр яг өөрийнхөө хувийн амбиц болгож чаддаг нэг тийм үе байсан бол гэж би хувьдаа боддог. Тэгээд бидний үед ч юм уу одоо ингээл ChatGPT ч юм уу янз бүрийн тийм мэдээлэл авах тийм янз бүрийн одоо сэтгэл санаагаа засах юм тийм ерөөс юм байдгүй байлаа шүү дээ. Тэгэл ерөөсөө олигтойч тийм одоо сэтгэл зүйч гэж ер нь их байдаг ч үгүй тийм л үе байсан шүү дээ. Тэгээд тэр болгоныг даван тулаал тэгэл ганцаархнаа л ер нь ганцаараа л бүх зүйлийг ингэж одоо би дээр мэдэрч зовж шаналж түгшиж айж тэгжэл одоо давжсэн. Тэгээд энэ нь бол мэдээж эргүүлээд эрүүл мэндэд асар хортой зүйл гэдгийг бол бас мэдэрсэн. Тэгээд одоо тэгэл тухайн үеийн тэр одоо шар хэвлэлүүд одоо яг тэр одоо сайт нь одоо бүтнээрээ бичгсэн зүгээр нэг сэтгүүлч одоо зүгээр өөрийнхөө ажлынхаа тэр одоо юугаар далаалгаар ч юм уу яг өөрийнх нь хувь хүнийх нь яг тэр нэг юм одоо зан чанараа одоо надад ч юм уу гаргах ч юм уу тэгэл ингээл хочлол ингээл нэг
нэг ярьсан одоо ингээл нэг муухай цол өгчин тэгэл тэрийг ингээл ерөөсө хэдэн жилээр тэгэл нэг тэр нэг зургаа ингээл тавьчаал ингээл хэдэн жилээр ингээл бүр ингээд өстө зай болтлон тэгэл сэвэл явж идэг нэг тийм одоо нэг цол өгчээд ингэж шүү дээ. Тэгэл одоо тэр нэг сайтыг ингээл харахаар ч юм уу миний аав ч юм уу ээж ч юм ингээл хараад ингээл би хүртэл хараад би өөрөө гэж танихгүй те. Тэгэл одоо юу гэдгийг тэгэл угаасаа ойлгомжтой шүү дээ. Яа юу энэтрэ гэл ерөөсө байнгын л тийм ерөөсө тийм л юм байдаг ус. Тэгээд би одоо нэрээ тийм хүн юм уу гítэл бараг өөр эргэлцэл хэмжээний тийм л одоо цолгон шингаар дуудаж ирсэн тийм л цаг үе. Тэгэд тэр үед явахтай тэгэл яг үннийг хэлэхэд тэгээд хуваалцах одоо хуваалцаад олигтой ингээд ярих хүнж байсангүй. Тэгэд тэр үед бол би одоо эргээд харахад бол маш их гомдолтой байдаг. Тухайн үед ингээл яг алдар нэртэй яг залуухан ингээл яг явж явах найз нөхөд гэж байдаг шүү дээ. Тэр тал нь хэр байсан бэ? Үний эргэн тойрон хүрээлэл найз нөхөд одоо хуурамч биш гэж бид янз янзаар л ярьдаг тийм ээ. Тэр зүйл нь хуваалцах найз гэдэг юм. Тэ ер нь яг хөө тэгэл сайн найз нөхөд одоо ингээ харахад бол цөөхөн тухайн үед чинь бас ингээл айгүй олуулаа найзалдаг байсан байна тэ. Өчнөө олуулаад баг 20-30 улаалч ингээл найзлал ингээл явдаг ингээл сүргээрээ ингээл айгүй их найзалж майзалдаг байсан. Тэгэл одоо ерөөсө тоото үлдсэн нь бол 2-3 байх жишээ нэг тий. Тэгээ тэр цэсмэ эмхтэй хүмүүсийн нөхөрлөл бол жоохон тийм бат бус юм шиг надад санагддаг шүү дээ. Тэгэл юу гэдгийг ата хорсол тий ингээл ерөнхийдөө байнгын л тиймэрхүү зүйлсүүд байдаг байсан. Тэгээ би чинь бараг л зайгүй байсан найз нөхдөөсөө ч гэсэн бүр ингээд харьцаагаа бүр үнэхээр сайн найзууд байсан. Тим нөхд маань ч гэсэн ингээл амар сонин зан чанар гаргаал. Тэгэл анхны хүүхд гаргахад хүртэл ингээл ерөөсөө өмнө нь ингээд найзалж исэн найз нөхд чинь шал өөр болж хувираал те. Одоо тэр мэдээж эрэг үр хүүхд гаргахар чи эмхтэн хүн чинь тэгэл гэртэл суушд тийм биз. Яг тэр үед чинь тэгэл ерөөсөө амар гой нийлдэг байсан найз нөхд бүгд байхгүй болол. Тэгэл туналж үлдсэн нь ер нь тэгэл 2 3 хон л яг тухайн үед найзалж исэн найз нөхдөс гэх юм бол одоо 2 3 хон л байдаг. Тий. Тэгээд ер нь бол одоо тэгээд октод те нийлж ингэж одоо хамт байхдаа одоо би биенийхээ сэтгэл зүг бол за чи одоо тэрэнд юун гутрдیں чамдтай ингэж байгаа тэгж байгаа гэсэн ч гэсэн яг нэг гой ингээд нэг те сэтгэл рүү өнгийгөөд хамтдаа ингээд нэг зовоод хамтдаа яг нэг ямар гаргалгаа байна те яаж энэ сэтгэл зүгөөсөө гарах уу гэдэг тийм зөвлөгөө өгдөг найз нөхөд бол тухайн үед бол надад байгаагүй. Ер бүгд л ер нь жоохон тийм хуурамч дууч юм шиг тийм л байсан. Тийм учраас ч тэр юм уу би ер нь их найз эмхтэй найз нартай болохыг ч гэсэн их одоо бас хүсгээ байсан юм шиг надад санагддаг. Ер нь бол маш цөөхөн байдаг шүү тий. Би бол ер нь эмхтэй гэхээсээ гоцоодж байна тий. 2 3 л байгаад байгаа байхгүй. Тэгээд ер нь эрэгтэй хүмүүс айгүй тийм амар юм шиг надад санагдаад. Би бол нөхрийнхөө найз нөхдөдөө бол бүр айгүй зузаан. Бүр айгүй best friend. Тэгээд ер нь бол эмхтэй хүмүүсээс илүүтэйгээр эрэгтэй хүмүүстэй нөхөрлөх маш их дуртай. Тийм шүү, эрэгтэй хүнээс даваад л ихгүй шүү. Тий. Ядаж амар санагддаг байхгүй ядаж нэг хар хор байхгүй. Тэгэхгүй ингээл олон эмхтэй хүн чи 5-аас тийшээ ч юм ингээл нийлэл эхлэхээрээ л ерөөсөн нэг араас те ингэдэг нөгөө нэг хор юу ч байдгийг одоо ингээл одоо мэдээж өрсөнд нь ингээл дотоод ингээл нуугдчил байдаг л ахaltaа. Тэгтэл нэг тийм олуулаа нийлэх олуулаа ингэж хамтдаа ингэж яах нэг жоохон тийм утгагүй ч юм шиг надад санагддаг. Сүүлдээ ер нь ховж хэрүүл уруул тасрахгүй тэгэл нэг муулаад нэгнийгээ сайлаад харангуйтаа бодлоо өө би хайраа гэл тэ төнгөтэйл ингээл цаагуураал ингээл нэг дөрсөлтөөч байгаа юм уу яагаад ч байгаа нь мэддэхгүй. Яг үнэлэхэд бол жоохон тиймэрхүүл асуудалтай санагддаг. Эдэлтэй. Тийм утсаа хамаагүй ш оролдож болно тий. Түрүү ярьчин тэгэл хүүхд гаргаал гэл яг энэ нөгөө нэг олон залуу эмэгтэйчүүд дээр бас тохиолддог асуудал гэж бодож байна. Яг хүүхд гаргачихар эн чинь уул нь эмэгтэй хүний яг л хүний амьдралын гол одоо том зорилгоудын нэг чинь бас том хүүхдтэй болох эн чинь том ховзээ гэж би бас боддог. Тэгэхээр яг нэг хүүхд гаргаал нэг гэртээ байх хоромхой хугацааг дийлэхгүй сэтгэл зүйн асуудалд ордог охтууд олон байна тийм ээ. Тэгэхээр эн чинь бол өөрөө чиний амьдралын хамгийн чухал зүйл дээрэс нь энэ үрдийн зүйл биш шүү дээ. Түр зүрийн. Тий. Өнөөдөр манай агима 4 хүүхдээ ээж болсон. Тэгээд одоо тоглолтоо хийх гээд энэ ингээд блимблинг сайхан эмхтэй сууж ийн гэдэг чинь тэгэл бүх зүйл ерөнхийдөө бол төр зураг байдаг шүү гэдгийг бол бас энд байгаа охтуудтай бас хэлмээр байна. Тэгээд
Эдэн подкаст маань та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Хэсэг завсарлаад эргээд уулзцаая. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Эдэн подкаст та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Эдэн подкаст гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, рeel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Бид өөр Facebook-ээр найзууд. Тэгэхээр агимагийн гэр бүлийн хүн спортын хүн баг шүү дээ, тийм ээ. Тий. Спортын хүн, эрхцүүч мэрэгжилтэй. Тий, бас тусгаад ажиллаж байгаад одоо чөлөө авсан байгаа. Тий. Ой, чи болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд одоо бол төлхөө нөгөө нэг яг өөрийнхөө спортод анхаарч эхэлж байгаа карьерт ер нь бол харин холимог тулаан байсан уу? Тий. Холимог тулаанаар хичээлдэг. Спортын бүр тамирчин тийм мундаг залуу байгаа. Холимог тулаан чинь харин би сүүлд харсан. Та хоёрыг хамт явж байхад харчаад их даруухан залуу байна гэжсэн чинь тэр нэг холимог тулааны нэг нүур тулсан юмыг харсан чи би ой чи үгүй залуу. Тэ та хоёр ч яг уучраад хэдэн жил болж байгаа юм бэ? Одоо бараг 9 жил болж байна. Пөө ч айгу удаж байгаа юм шүү дээ. Би бол нөө зөв хантайгаа уучрна гэдэг маань хүнийг өөрөө эмчилдэг нөө сэтгэл зүйн эм гэж би бол ойлгодог. Тий. Ер нь бол хантайгаа уучрна гэдэг чинь бол буцаж цэцгэлхийн яг үндс нь бол өөрөө чи хань л байсан. Тийм бах. Би бол бас тэгж боддог. Чинийхтэй бол санал нэг. Тэ ер нь тэгэл одоо нөө түрүү ярьлаа шүү дээ. Бас л нөгөө сэтгэл зүйн дарамт одоо тэгэл нэг сэтгэл буглаж явсан зүйлс энэ болгоныг идгээсэн бол миний хань ижил гэж би хувьдаа боддог. Угаасаа тэгээд тэр зүйл чи амар хорон байд юм биш үү? Ер нь юм төвшүүртэй тэгэл юм л бол ингээл юм нэг юм 50 бус байдалтай ер нь нэг өвчтөн шиг болчт юм биш үү? Тэр шинг уужгархаараа. Тэгэл тэр болгоныг бол яалтчгүй миний бол нөхөр эмчилсэн яг хамт амьдрснаасаа хойш ер нь бол намайг шал өрөн болгосон шүү. Тийм тэгээд би чи их хаагдмал, нуугдмал тийм нэг юм ганцаардмалч ч юм уу яг нэг тийм байсан байхгүй. Тэгэл одоо намайг ерөөсөө яг тухайн үед ерөөсөө ганц инээлгдэг байсан хүн ерөөсөө миний нөхөрлөөсөн. Одоо ч тэр зан чанар нь яг л одоо яг хэвээрэл байна. Илүү уламл бүр илүү гоё сайхан зан чанар одоо олон зүйл шинээр нээгдээд л юм гэдэг шиг. Тийм олон хаалганууд нээгдээд л тий. Тийм ер нь яг тэгэл нэг эхнэр нөхрийн хооронд одоо энэ 8-9 жилийн турш хамт байхад бол дандаа л одоо тийм дардан байна гэж байх уу тий. Тэгэл мэдээж адил бас л нөгөө нэг манай хосуудтай адилхан тэгэл сайдаж муудах тэгэл жоохон хэрүүл маргаан мэдээж байна. Тийм гэхдээ ер нь бол нэг тэгж одоо ингэж нөгөө юунаас ингэж давдгууч гэдэг юм уу тий. Бид хоёрын шугамаа давдгуу тий нэг хүндлэлийн одоо нэг хүндлэлийн зураасаа ерөөсөө нэг давдгуу. Тийм тэгээд тэр зүйлийг одоо хийдэг хүн хэм бол одоо давуулахгүй байх хүн нь бол яалтчгүй л эрэгтэй хүн байдаг юм байна. Тий. Тэгээд яг хөө эмэгтэй хүн бол яг те тэгэл хөрх ингээл нөөсөө хайрн дотроо халан дотроо хайрн гадна дотроо ч үлээ те тийм л байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө л хөрх юм ингээл дадаа гэжсэн мөртлөө гимгүү хоргуул ээж идэг те. Тэгэхээр зэрэг манай ирчүүд айгуу гоё тийм буур сүртэй байж одоо уучлалт төрүүлээд уучлалт гуйчдаг жоохон ингээд нөгөө нэг юу яачдаг одоо буулт хийчдэг ч гэдэг юм уу тий хэл юм бол ер нь бол гэр бүл айгуу хайтаахан байцдаг. Тэгээд жоохон нэг ухаан зарчгаад төвчээр заачгаад л ер нь болчдгийм болов уу гэж боддог. Тэгээ одоо бол тэр олон сайхан зан чанараас нь тэр нэг төлөв төвшин тэр нэг юм гоё байдлаас нь тайван амгалан байдлаас нь бол маш их зүйлийг суралцсан. Би өөрөө бүр нөхрөөсөө суралцдаг шүү дээ. Ер нь бол тэгээд маш гоё хүнтэй уулзсан. Тий. Тэгээд энгийн сайхан даруухан залуу байна. Тэг хүн бол ер нь бол миний нөхрийн одоо ингээд хүмүүс бол айгүй ингээд за агимаа нөхөр гэл амар таньдаг болсон. Тэнгүүт айгүй даруухан амар гоё ингээд хүнтэй ерөөсөө ингээд харьцаж одоо ялгарлаж харьцдаггүй айгүй гоё даруухан ингээд хүнтэй мэдлээл сайн байна уу гэд мэдлдэг айгүй гоё тийм илдэг залуутай суусан байлээ шүү гэл нөгөө хүмүүс ингээд орж ирдэг байхгүй.
Тэгээд угаасаа яг өөрөө яг тийм хүн, маш зөөлхөн, маш тайван. Тэгээд ер нь л бол намайг одоо ингээд үргэлж дандаа тайван байх нөхцөл байдлыг бий болгож идэг. Тэгээд хүний хань ижил гэдэг бол өөрөө ингээд үнэхээр бас тийм хажууд юм тухтай, түшигтэй те юм гоё буруу одоо жоохон болохгүй зүйл дээр ингээ хөөе гэд хилчдэг те засварладаг ингээ зөвлөгч нь байж өгдөг. Ийм хань ижил бол үнэхээр бас үнэхээр бай тийм байна гэдэг. Тэнгэрийн ундаг атгах юм бэ тий. Одоо тэгээ эргэн ирэх одоо буцаад бак хийхэд бол яалтчгүй миний хань ижил бол асар их нөлөөсөн. Одоо тэгэл би 4 хүүхэдтэй л гэж юм тий. 4 хүүхдийг бол зөв зүгээр яж байгаа л одоо нэг эмэгтэй өсгөх чинь гэж байхгүй штэ. Хань муутай хүн бол энэ 4 хүүхдийг бол ингээд аз жаргалтайгаар өсгөнө гэжээж түүхэндэж байхгүй. Тийм болохоор ер нь хүний хань гэдэг бол хань л байх хэвээр тий. Ямар ч зүйлд. Тэгэл одоо коронавигийн үед ч гэсэн бит хоёр чинь ерөөсөө мөнгө төгрөгчгүй юучгүй ингээл хэвээр нэрэ хэцүү үеч байна. Тэгэл ер нь ингээл маш олон тийм нухчаануудыг ингээ хамтдаа давсан байна. Тий хамтдаа давсан байна. Тэгтээ хизээч гомдолж байгаагүй, гоншхонж байгаагүй тий. Хизээч хоорондоо салий хагцъя гэдэг зүйлийг бол ярилцж байгаагүй юм байна. Тий. Тийм болохоор миний хүүхдүүд одоо маш их аз жаргалтай байдаг. Тий ер нь ээжийг нь аз жаргалтай байлгахад мэдээж аавын үүрэг одоо тэр ухаан тий үүрэг хариуцлага маш их нөлөөтэй. Тэгэл хүүхдүүдэд харахад аз жаргалтай байна гэдэг чинь өөрөө тэгэл ямар байх нь ойлгомжтой шүү дээ тий. Тийм болохоор яг одоо энэ нас ташрамд хандаж хэлэхэд бол би нөхөртөө маш их хайртай шүү. Тэгээд үргэлж миний одоо намайг одоо засаж залруулж одоо буцаж одоо гарч ирэх тэр одоо буцаж цэцэглэх тэр боломжийг олгосон. Үргэлж дандаа усалж намайг хайрлж хайраараа ингэж усалж би болгосонд чамдаа маш хайртай шүү. Тэгээс хэлмээр байна. Тэгээ яалтчгүй нөгөө нэг хамтдаа жаргал зовлон хоосон элбэг дэлбэг бүх зүйлийг хамт туулгадсан бол уламжлалт та хоёр ингээд харин бат бүх чанарчаад байна гэдэг чинь яг л энэ байна да тий. Ааха. За өөрөө чи өмнөөс маш их баяртай байна. Баярлаа. Тий. Продус баяр хүргэе. Тий. Гоё шүү. Тий гоё бро. Тий. Энэ агийн мөн сая занга гаргаад шүү гэдэг. Өдрөх гэдэг шүү гэдэг. Тий одоо ер нь тусаагийн хүн юм ба шүү дээ. Тий. Ер нь бол тусгаад олон жил болсон. Тий. Тэгээд яг одоо бас нэг өөрийнх нь яг хувийн карьер гэдэг зүйлээ бас спортын карьер руу орчих. Тий, хувийн одоо спортын карьераа түлхүү өгөх шаардлагатай. Тэгээд түүний тулд чинь мэдээж хэрэг спортын хүн гэдэг бол маш их цагийн зохион байгуулалт, хоол, унд, сэтгэл зүй, ерөөсөө өдрийн 2 бэлтгэл гих мэтчлэн тий ажил их яг үнэ хэлэхэд одоо карьераа хөөхийн тулд одоо ажил хийх бол бас маш одоо тийм боломжгүй нөхцөл байдал байдаг учраас заавал ингэж бүр өөртөө 100% одоо юу гаргаж иж одоо цаг зав гаргаж иж ер нь бол карьер гэдэг одоо спортын карьер гэдэг бол дэшээ явдаг шүү. Мундаг одоо тамирчдын одоо яг ингээд амьдралыг ингээ харахад бол зүгээр бүх зүйл өөрийгөө чөлөөлж те одоо тэгээ дээрэс нь одоо энэ манай Монголын одоо спортын тамирчид бол одоо энэ спонсор гэдэг зүйл бол маш хэрэгтэй байдаг. Тэгээ тэрийг бас хэлчмээр байна. Тэгээ манай энэ холбогд талааны залуучууд бол ер нь л одоо дэлхийд одоо гараад эхэллээ шүү дээ те. Тэгэл ер нь спонсор сайтай байх юм бол бүрч илүү ингээд одоо ерөөсө бүх үе таалга нэгдэх тийм боломж манай Монгол залуучууд бол үнэхээр авьяастай. Одоо тэр тулаан талдаа бол бүр үнэхээр гайхамшигтай авьяастай зоригтой залуу. Санал нийлнэ. Яалчгүй л одоо нөгөө нэг спонсор өөрөөсөө бүх зүйл нь байдаг. Спонсор одоо бүх хангамж ирэхэд бол дэлхийд бол нэлээд л том амжилт үзүүлэх юм залуус гэж би тулааны спортын залуучуудад боддог шүү дээ. Эхнээс нь бүх бокс гэл бид нар дэлхийд зөндөөл арлаа. Тий. Одоо тэгэл UFC руу ороод эхэллээ шүү бүгд. Тий. Тэгэхээр холимог дулаан бол яалчгүй. Тий. Тэгэхээр ар гэр ус их чухал холимог дулаанчийн гэр бүлийн 30 минутын стресс бол 30 минут дутуу унтахад тэгэл маргааш нь тактикаар ялагдах магадлал өндөр шүү дээ. Тэр өстө яг үнэ ш. Тий. Байнгын л одоо маш гоё сэтгэл зүйн өндөртэй 50 нөхцөл байдалд л одоо тэр одоо юу хичээллэж те ингэж байхгүй л яг жоохон л маргааш нь тулаантай байдаг. Тэгээл ингээл хэрүүл уруул одоо юм тэг мөнгө төгрөгний асуудал ч гэдэг юм уу. Чи ингэсэн тэгсэн гээл одоо багшч байдаг юм уу, ар гэрч байдаг юм уу ингээл ороод ирэхээр ерөөсөө ялагдах магадлал 70% бол авчдаг. Тэгээ эмэгтэй хүн болгоны хань мөрөөдөл нь бол амар тайван юу ч хэлжсэн. Тийм ээ чиний зөв гэдэг
хантай болох мөрөөдөлтэй юм билээ. Агийн маань тийм ханаа болсон байна. Ер нь бол хин л тийм байх нь чухал юм билээ ш. Ганцхан ингээл нөхөр нь юм байх хэвээр гээл одоо тийм манайхан эмэгтэйчүүд нь гидий гэдэг шаардлага байхгүй. Тэгэл ер нь ханаа л ер нь би бинийг гоё мэдэрдэг байх хэрэгтэй шүү дээ. Яг үнэ. Тэгэл хоорондоо ярилцдаг байх хэрэгтэй. Дуу хөгжим гэхээр одоо яг нөгөө сая нэвтрүүлэг хэлэхэд ярьсан соёлоо үе яриад агимагийн гарч ирсэн үе ингүүд яг мөр зэрэгцэн гарч ирсэн үеийн бүсгүүчүүд бас байдаг тийм ээ. Маралжингоо одоо хамт дуулах гэж байгаа маралжингоо их шиглэн гээл байдаг. Яг энэ өөрийнхөө үеийг тодорхойлох юм бол танаа үе яг энэ эмгтэй дуучдын хувьд хэр хүчрхэг эсвэл яг ямар үе байсан гэж боддөг вэ? Би бол өрмөц хоолойтой өөрийн гэсэн дүр төрхтэй маш тийм одоо цохилтолгоонд бүрдсэн тийм дуучдал гэж би хувьдаа боддог шүү дээ. Тийм болохоор үгүй яг тэгэл үе үед л тэгэл угаасаа гайхамшигтай мундаг уран бүтээлчд байдаг. Гэхдээ одоо их шиглэн маралжингоо агима гэдэг зохицол бол үнэхээр гайхамшигтай. Яг өөр ингэсэн яг нэг дүр төрх байдаг шүү дээ тий. Тэгээд бас хоолойнууд нь ч гэсэн шаал ондоо тий. Ерөөсөө тий ерөөсөө өөр ингэсэн ерөөсөө шал өөр юм гурван өөр дүр төрх байж байгаа. Тийм учраас яг одоо ингээд өнгөрөөл өөрийгөө одоо магтахын ч хайшаа. Тэгтээ зүгээр л тэр үед гарч ирсэн бас тесрэлт байсан болов уу гэж би хувьдаа боддог. Тийм нь бол одоо ч бид гуравт хайртай. Ер нь одоо бидний үеийн залуучууд бол үргэлж хайрлж дэмжиж эзэж мартдаггүй тий. Ер нь л ингээл маралжингоо ихээр ингээл байж лээдэг тэр нэг юм одоо вау гэж орилдог штэ тий. Ишиглэн гээл тэгэхээр л орилж лээдэг тий. Агима гэхээр бас lonely night агима гээл тий. Lonely гэл. Тий орилж лээдэг. Яг ч юм автоматар таагур гэхээр энэ гурав уустаа актер үе цагуу найзууд байх л гэж хүмүүс боддог. Тэгээ бичсэн тэгж боддог тий. Зарим тийм үгүй юу ер нь? Тэгэл мэдээж найзууд шүү дээ тийм. Тэгэл ер нь тэгэл энэ тентхийн тоглолтод чамд одоо явна одоо хөдөө орон нутгийн тоглолтч тэр гадагшаач тэр за тэгэл одоо хамтарч тоглолт одоо маралжингоо бит хоёроо гэх юм бол бас 2023 онд бас хамтарсан тоглолт хийж илаа. Тийм. Яг бүр актер үе зайгүй найзууд болол биш л те. Тийм мэдээж одоо нэг одоо продакшнд байсан тэр утгаараа би бинийг бол мэдээж хүндлэн. Тийм. Мэндийн зөрүүтэй өнгөрдөг тийм л гоё уран бүтээлч. Үеийн охтууд байна энэ чинь те. Гэснээс шууд хамтлаг болчихгүй яасан ингээд үү. Хоорондоо бие биендээ нөгөө өгдөг нөхөрсөг зөвлөгөө гэх ч юм уу иймэрхүү зүйлс нь хэрэг байдаг гэсэн би та нарт. За минь найз одоо дуулж шүү одоо чи хайч шүү алга болчих өгдөж би нэг нэхэх хайх ч юм уу одоо ингээд миний бодлоор та гурав тесэрч гарч ирсэн. Энэ бол ялчгүй үнэн хүн болгон юу вэ гээл те баг ингэтэл ингээд эргэж хартал нь дуулцгаасан гарч ирсэн. Яг за маралжингоо мэдхгүй. Гэхдээ ерөнхийдөө ингээд ерөнхий харах юм бол их шиглэн та хоёр их юм гид зэрэг тэр шиг алга болсон байна. Хамтдаа алга болсон те. Хүмүүс дууг нүгүүлээлээдэг. Яг prime үедээ алга болсон. Тэгэнгүүт би энийгээ энэ үедээ нэхэх энэ хайчч юу гэдэг ч юм уу иймэрхүү зүйлс нь эргэх холбоо та нарт хэрэг байсан юм байна. Тэгэл мэдээж холбогдоол тэгэл за яаж энэ уран бүтээлээ хийж гинүү ингэж гинүү тэгж гинүү чи ч сайч ч мачч юу гэл тухайд бол тэгэл холбогдоол ярьдаг л байсан. Тэг одоо юм хийж байгаа л гээл те одоо хийх гэж байгаа л гээл. Тий. Хийх гэж байна л гээл. Одоо яг гоё гэж мэгэл те. Байж жоохон амралт гэж. Ер нь хийн гэж би энд хэлэхгүй болоос болохгүй байгаа юм. Минээс одоо ингээд тий алга болж болохгүй шүү. Бас нэг тий аль нь ч хийхгүй гэж бас нэг тий бас заагаад кэрлээд шүү дээ. Чи одоо хий. Тий. Ерөнхийдөө бол холбоо бол байнгын л хамт байсан тий. Тий ер нь тэгэл манай их шиглийн энэ төр чи хөөх ааштай шүү дээ. Ер нь тийм тиймээ зам байхгүй. Бас нэг тийм ер нь манай их шиглэн ч нэг иршүүд шүү дээ тий. Ингээд хүү хаа төс тас гэж харьцагд бол маш аамар. Тэр утгаараа бол их шиглэнтэйгээ бол ер нь тэгэл харьцаал гоё утас шүрмсээр яриад энэ тэнд тэгээд яг хуу тухайн үед ингээл бас алга болсон ч гэсэн тэгэл ямар ч нэг халтур малтуурланд бол явчаад идэв үссэн. Тэгэл тэр мэрэгээрээ байнга ер нь таардаг тийм. Халтур гэхдээ тасардгүй байсан баха. Ичнэн чимээгүй болсон ч гэсэн. Тийм ер нь тэгэл тоглолт моглолт бол тэгэл явдаг л байсан тийм. Тэгэл би ч бас яг алга болох үеэрээ бас айгүй их киноны дуунуудыг дуулсан юм байна.
Яг хувийн уран бүтээл нэг түлхүү хийгээгүй. А тэгсэн мөртлөө ер нь яг тийм дуу захиалгын гэсэн үг. Захиалгын тиймэрхүү дуунуудыг бол бас хийжсэн юм байна. Ер нь тийм баг шүү те. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, рeel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Eden podcast бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээгээр дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-г дэмжээрэй. Одоо орчин цагийн дуучид гэхээр яг ингээл яг их шиглэн марлжингоо агима гэдэг шиг юм тамгалагдсан эсвэл эргэж харахаар эмэгтэй дуучид гарч ирж байгаа юм уу? Яг өнөөдөр. Тэгэл байж та одоо тэгэл нэг дуу хийгээл эсвэл алгуулад нь. Би буруу бодож байна вэ? Чи надад санал нийлэх үү? Яг эмэгтэй гэдэг дээр шүү, тий. Хийж л байгаа илүү дээ, тий. Тий бас л тэгэл сонсохгүй байна уу юу? Талах шиг тэгэл үйлдвэрлээл ингээл хурдан гарч бас чаддгүй л ах л та. Тэгээд манай тэгээд ер нь уран бүтээлчид артистууд чинь бас тэгэл хэцүү шттэ, тий. Одоо клип, за тэгэл уран бүтээл хийхэд чинь тэр чигтээ ер нь л мөнгөний проблем маш их байдаг. Одоо чинь нэг клип л ер нь дунджаар 30 сая болчлоо. За тэгэл ингээл ер нь санхүүгийн бас асуудал байж магадгүй баха. Би бол тэгж л бодож. Тэрнээс хүн бол хизэж үнэхээр дуулах дуртай, үнэхээр авьяастай, мундаг хүн бол хаяна гэж байдгүй юм бэл. Ерөөсөө орхиж чадахгүй, тий. Яг тухайн үедээ ингээл жоох ингээл одоо нэг төр завсарлах л гэж ярина уу гэхээс бол ер нь яг чинхүү уран бүтээлч бол хизэж урлагаасаа дуунаас бол хизэж салж чадахгүй. Тий чадахгүй. Тэгээд яг одоо тэгэл гой гарч ирж байгаа мундаг дүнэр зөндөл шүү дээ. Манай Мишель байна, Магнит байна, тий. Ингүүн гээл тий. Яг үнэ. Тий ер нь бол тий. Улам л ингээд сайжруулаад апдейт хийгээл ингээд гарч ирээд шүү дээ. Чадварын үед бол ярих юм байхгүй шүү дээ. Бараг л барууныхтай л яг л адилхан л энд үзэж байгаа байхгүй амар улам ур чадвар нь сайжраал байна, мундаг байна. Тийм болохоор одоо тэгэл ямар ч байсан уран бүтээлээ хийгэрээ тий. Тэгээд яг харцсангуй бас бид бүхний үеийн тэр одоо нэг шарж идэлтийг бодвол одоо ч юм бас айгүй айтаахан болчиход байна шүү дээ. Тийм болохоор тийм бүх юм нээлттэй байна. Бүх юм одоо ерөөсөө та нарын л одоо мэрэлт чармалтаас л ерөөсөө ингээл гарч ирэх боломж бол бүр болчиход шүү дээ. Тэгэхээр зэрэг бүгдээрээ хичээгээрээ тэгээд гоё уран бүтээлээ гоё хийгээсэй л гэж бодож байна. Энэ сая та гурав гэж ярьжсэн чинь одоо тоглолт болгоч баяр цэцэгтэй хамт байсан. Тэгэхээр их шиглэн 3 биш баяр цэцэг та 3 байсан л дээ. Тэгэхээр энэ баяр цэцэг гэдэг дуу чинь та 3 яагаад нийлэх болсон юм? Яагаад гэдэг нь юу гэсэн үг гэхээр яг баяр цэцэг нэг шат арай нөгөө нэг дээдлийн насны хууг юу тийм ихч бидрээс бол ихчлээ. Тий. За одоо яагаад гэдгийг нь бол сайн мэд кул юм да одоо тэгэл ямар ч байсан л дээ. Арай нэг яхаараа гингээл. Яац юм бэлгүй дээ гэж. Зохион байгуулагч мэдж байгаа хоо гэж. Зохион байгуулагчдаас энэ асуултыг асуурай гэж. Би бол мэдгүй. За next. Одоо яг энэ ээж болохоор гэрээ эзэгтэй хөгжимтэйгөө хэр ойрхон байна. Ер нь ямар хөө хөгжим хэрэг сонсч гадны хойно дотоод байна уу? Яаж юм ер нь? Бүгдийг сонссон шүү дээ. Гадаад дотоод өстой холиол тийм. Одоо тэгэл шүүлд гарч ирж байгаа ямар дуучд байна. За тэгэл ямар хуу уран бүтээл хийж ийн гэл ерөөсөө эрэл хайгуул байнга л одоо ерөөсөө сонсож одоо эрэл хайгуул гэдэг. Тий яг нөгөө агимаач гэлтгүй ариун нагч хүртэл одоо сүүлийн үед Дуалипа ингэж шүү гэж. Ер нь тийм шүү дээ. Одоо дэлхийд тэр чинь ингээд бүр яач чадах чинь те цензур тогтоочод тахт чинь бид нар одоо зөрчөөл буцаал нөгөө нэг амсын үе руугаа явахгүй тодорхой шүү дээ. Бид нар хуучнараа байна шүү гэхгүй шүү дээ. Би эндэ байна гэж та нар яав гэж ингээд. Тийм тэгэхгүй л хэлгүү дээ. Тийм аль болох урагшилж дээшилж дэвшиж одоо бүр
шинжлэгдэн сайжрахын төлөө л одоо бүгд л явах хэлбэт те. Өмсөх зүрх хувцс хунарнаас ахуулаад хүртэл одоо орчин үеийн те шийдэл бүхэл зүйлийг л одоо шингээхийг бодно шүү дээ. Тийм. Тэгмэр энэ дээр нь хувь хүний хөгжил гэдэг зүйлийн талаар л асуух. Уран бүтээлч гэдэг хүн маань ялчгүй л байнгын шинжлэгдчих хэвээр гэж ярьдаг шүү дээ. Тэр өөрөө чинь хувьд агимаа тийм. Тэгэхээр цаашдаа одоо шинэ альбом бусад зүйлсийн талаар би асуух гэдэг л та тийм. Агимаа эсвэл рэп хип хоп дуулах юм уу яах юм ингээл хүмүүс янз янз л бодож байгаа. Би бол попорол. Юу гээд рэп мэд хотлаа зүгээр. Яг нэг жишээ авч байгаа шүү дээ. Тэгтээ яг би сая нэг одоо Дондёр Тутагаас хамтарч Echo of Me гэдэг дуу гаргасан шүү дээ. Тэгээ манай дүү бас айгүй гоё хөрхэн туслаад бас оролцож өгсөн гоё чимэг болсон. Тэгээ яг мэдээж энэ тийм дуулахтаа тэр дуугаа дуулахтаа мэдээж одоо Дондёр маань үргэж дандаа хамт байхгүй шүү дээ. Тийм болохоор одоо яг үгэлтэн дээрээ одоо яалтчгүй үгэлж сурд юм байлээ. Тэгэл одоо ингээд зогсож явахгүй л тодорхой шүү дээ. Тийм үстэй. Заавал одоо тэр Дондёр эсхийг үгэлж таарна. Тэгэл хичнээн үгэлж байгаа ч гэсэн одоо тэр үглэлт гэдэг чинь бас тустай бас юм байлээ шүү. Тий. Одоо би чадна, би ингэ нэг юм руу өсчээл дайраал те. Тэгж ерөөсө болохгүй. Тэгээд үнэхээр чи дуулдаг бол дуучнаа л хий те. Тий. Тэгвэл ингээл одоо юу гэдгийг за бүр амар перфект болох гал те бүрээс амар болох гал ингээд. Өний гэсэн шүү би одоо тэнд ингэнэ. Өөрт нь бүр наалтахгүй ах чинь л бүр чичрээл те бүр ингээд заваараал тим юм ерөөсөө тим мэдрэмжгүй байж болохгүй те. Манай уран бүтээлчдүүд артистууд те. Одоо тэгэл заавал нэг одоо үгэлдэг хинч үдий Ники Минаж шиг л болно л гэн те. Нэг Бейонсе шиг болно л гэн ингээл ерөөсөө ийш тийш ингээл үнэхээр чаддаг бол бас яа их үү гэхдээ. Чаддаг бол одоо хэцүү шүү дээ тий. Мундаг юм аа л гэж тий. Чадахгүй ээжэж ингээл чичрээл амар муухай өөрийгөө муухай харагдуулж юм. Тэгээд нөгөө нэг одоо нэр үндээ доош нь унгааж юм. Тийм болохоор чаддаг юм уртагаа л зурлах хэрэгтэй. Тэрэндээ л одоо сэтгэл хангалуун байл гэж хэлмээр санагдаад байна. Тэр ч бас тийм шүү. За удахгүй тоглолт нь болох ч байгаа. Тэгээ их шиглэн маралжингоо их шиглэн биш агима маралжингоо байнгын хамт хэлсээр баяр цэцэг 3 гэдэг одоо яг юм тоглолт болох гэж байна. Шиглэн дээрээс нэмчих юм уу? Тий, уул нь нэмчихвэл гэдэг. Гоё гоё. Тэгээд тоглолт болох гэж байна. Тэгээд энэ тоглолт маань 4 сарын 11-нд. 4 сарын 11-нд Асаа циркт болно. Тийм тэгэхээр тоглолтын тасалбар маань зарагдаад эхэлж байгаа гэдгийг та бүхэнд хэлхэн зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд хамгийн гоё тоглолт болох хаа. Тэгээд ямар ч үсэн өнөөдрийн урилгыг хүлээж авсан агим одоо маш их баярлалаа. Баярлалаа. Тийм тэгээ яг л миний бодсончлон яг л даруу одоо яг л нөгөө хамбал гэдэг шиг юм бүсгүй. Тэгээд цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг бас хүсэн өрөөе. Маш их баярлалаа. Чамд ч гэсэн урьж оролцуулсан маш их баярлалаа. Тэгээд энэ подкаст энэ төр гэл тэгэнгүүт чи бас бодож ил за одоо айгүй мэдлэгтэй, айгүй мундаг хүн л орж те. Өстө бусдад ингээ мэдлэг мэдээлэл ингээл түгээдэг тийм л юм багтаад юугээ ярнаа л гэж бодчихсон. Яалтч нөгөө нэг би ч өөрөө нэг актер юм яриамаараа өөх өөрөө дургу одоо нөгөө нэг траума чинь бүр нөлөөлцдөг. Ер нь жилийн өмнө би нэг сэтгүүлч мэтгүүлч нар тий ингээл над руу холбогдохоор л миний бүр амар уур үрддэггүй. Бүр ягаад ч юм яг л нэг тэр нэг юм үлдсэн. Тэгэл ингээл итгэж найдаал хөөхөн охин ингээл гүйжж жол тэгэл ярьсан үгэнд гуйлал бүр аимшиг ингээл юм бичээл тэгэл ер нь тухайн тэр папарац чи ингээл амар нэг зургаа бүр ингээл үгүй яахта тэгэл нэг хідүүлээ ингээл найз нөхдөөрөө бид нар ч гэсэн одоо залуу халуунаас нь чи ч гэсэн орж гардаг л байсан байл. Тэр ч ерөөсө хэдэн жилээр ингээл бүр ингээл нэг давтамжтай ингээл явуулаад үнэхээр бүр яаж энэ мөгнийг унгаах уу гэсэн нэг юм нэг даалгавар авсан юм шиг л байдаг байсан. Тэгэл яг ер нь бол би маш бүр сонин сэтгүүл хэрэглэл би зараагаал явцдаг тийм байсан. Бүр яг нөгөө траума гэдэг үг чинь яг утгаараа орж ирсэн юм шүү дээ. Гиснээс нэрээ яг ингээл ярьцлага авчаад ярилцлагч яг говьлжс муухай сайтууд яг бүр байсан уу те? Байсан болол траума. Хүнлээд яриа өгчөөд шүү дээ болно. Тий. Дөнгөч ингээл айгуу гоё ингээл ярьж мараал дуудаж муудаал те өстө нэр их чинь дүү айлуу нэг ярьцлага өгөөч гингүүтээ айгуу сонин бүр юм албаар юм нэг ёс бус тийм сонин асуулт асууж те говьулж бүр ингэж иймэрхүү зүйлсүүд бол зөндөл байсан. Хуулийн байгууллагт аль нэг нь өгч байгаа юу? Өгч байгаагүй. Бүр тийм мэдчихгүй юм чинь хөөрхөн амт тэр үед чинь яг тийм одоо бүли те иймэрхүү одоо юм дарамт шахалт иймэрхүү зүйл чинь бас хөөрхөн амттай өстой нэг тийм хүчээ авч одоо ингээд одоо манайхын шиг одоо ингэж гоё ингэж дуурч ингэж гарч ирдгүү тийм үе байлаа шүү. Цөмөрөө наамгүм бүгдээрээ л чимээгүү тухайн одоо дуучд бол хөөрхий өстой юм л үдсэн те
тийм л байсан шүү дээ. Дандаа л муулуулдаг, сайлуулахаасаа илүү дандаа л ер нь л муулуулдаг. Олонний танил хэрэг л ер нь л бүгдээрээ л муулуулдаг тийм нэг цол гоншинтай нэг тийм л байл шүү. Тэгэл янз бүр балиар нөө сэтгүүлүүд нь байн гарч идэг хүний ингээ шар мэдээ бүхсэг ингээ ухсан иймэрхүү юмнууд л зөндөл байдаг байсан тий. Одоо л харин тэр сэтгүүлүүд харин гайгүй дарагдсан байна. Ерөнхийдөө бол тухайн үе одоо ихээр ганцаардмал юм байсан байна гэж ойлгож болно тий. Тэр одоо ягаад ч юм маш том гэр бүлтэй хүн болсон ба шүү. Маш том юм protection хамгаалттай юм шиг магадгүй санагддаг тий. Илүү зоригтой болсон ч гэх юм уу. Тийм шүү дээ. Одоо зориггүй байж гээд яг угаасаа тийм амар том зүйлийг давцсан хүн чинь ер нь бол угаасаа өсөөсөө зоригтой болт юм бэл. Тий. Би бол одоо ерөнхийх ганхааргүй болсон тийм хэмжээний хүчрхэг болсон гэж би боддог. Дээрээс нь олон за энэ хугацаанд бол яг уран бүтээл хийв гэж гисэн сайхан үр хөвгтүүдээ бас үр хөвгтүүдтэй боллоо. Тийм. Ер нь хувь амьдрал гэдэг чинь маш том чухал ажил шүү. Маш том чухал ажил шүү. Та нар бити үнийг дутуунлээрээ. Өнөөдөр би цууж шүү тий. Өнөөдөр би цууж шүү. Удахгүй та нартай уу юм явуулна байж заяа. Гиснээс нэг асуулт асууад дуусгах юм байна. Ерөнхийдөө нөө эмэгтэй хүн гэхээр эмэгтэй хүний нөхрөлөл байдгүй гэж ярьж шүү дээ. Магадгүй эмэгтэй хүмүүс бас жишээ нь гэр бүл эсвэл янз бүрийн хувь амьдралд нь нэгнийхээ нөө тархийг буруу талаар нугаах манипуляц их тохиолдол хийх байдаг. Би өөртөө угаагдж явж ирсэн. Маш их угаад ш. Ер нь бол ийм зүгээр эмхтэй дүртэй тийм шулуумнууд үнэхээр бүр нэг юм муу нэрхтэй хүүхнүүд бол байдэн шүү. Тэгээд гэр бүл айл гэрийг маш их самарж гин тэ. Нэг одоо гэр бүлтэй эмхтэйгээ тэ гэр бүлийн самарж гин, нөхөр хүүхдээс нь салгаж гин, иймэрхүү тохиолдол бол би бүр ойрын үед ч гэсэн би бүр харж ирсэн. Тэгээд миний амьдралд ч тохиолж ирсэн. Тэгээд ер нь бол болж игэл тийм найз нөхд ерөөсөө сал чи одоо найз нөхдгүү байлаа гэд ийм муу найз нөхдтэй байлаа гэд өнөөдөр чиний амьдралд ордно үхээс чиний ганцаард хүчтгүн байлээ шүү. Ганцаараа байхад хэрсүү бай, маш хэрсүү бай. Тийм тэгээд ганцаардлаа гэд бол ерөөсөн мууц юм байдгүй шүү дээ тий. Тэр хугацаанд чи ингээд гоё өөрийгөө олно. Одоо төлөвшлий би болгон. За би цаашдаа юу хийж болох уу тий. За би яавал ингэв би чи энэ дээр ийм бисэн биш тий. За тэгвэл би энийгээ засчиж гэдэг юм уу. Маш их бясалгал болж идэг. Тэгэхээр зэрэг дүүнертэй хандж хэлэхэд бол муу охтуудаас хол байгаарай. Муу залуучуудаас хол байгаарай. Тий. Ер нь бол гоё ингээд өөртөө орон зай бий болгоод те тэдэртэй байснараа чи улам л муу зүйл рүү тэмүүлнэ үхээс магадгүй одоо юу ч тохиолдохыг мэдэхгүй штэ те одоо ингээд янз бүрийн одоо фейсбүүкээр ч гэсэн одоо ингээд явж л байна те тэгээд тийм болохоор бити тийм алдаа гаргаарай тийм тэгээд муу охтуудаас бол бүр зур холдож байгаараа тэгээд гэр бүлээ ч гэсэн авч үлдэхийн тулд одоо манай залуучууд маань ч гэсэн ер нь гоё тэмцдэг байх хэрэгтэй тий бүх зүйлээр ингэж байгаа ордог байгаараа тэгэл хөрх юм уу эмгтээчүүд чинь тэгэл стенэрээ сайхан толгойг чи эргүүлнэ штэ өөрхий тий тийм болохоор ер нь болгоомжтой л байх хэрэгтэй гэр бүл бол угаасаа номер 1 ямар ч нөхцөл байдалд ер нь бол найз гэр бүлийг хооронд нь холиод явах хэрэггүй бах тийм шал өөр хоёр ойлголт байх. Шал өөр хоёр ойлголт. Найз гэдэг бол хоёрдугаар асуудал, гуравдугаар асуудал, дөрөвдүгээр ч асуудал байж магадгүй шүү дээ. Нэгдүгээр асуудал бол чиний гэр бүл, чиний хань ижил, үр хүүхэд эцэг эх чинь л байх. Тийм тэрнээс өөр одоо найз нөхөд яг гой найз нөхдөд байна тий. Тэр аз тохиолдлоор тийм гой найз нөхдөд бол байна. Гэхдээ тэр бол маш ховор. Гол нь өөрөө хэрсүү өөрийн боталтай байх. Өөрийн боталтай байх хэрэгтэй шүү. За маш их баярлалаа. Тэгээд тоглолтод нь амжилт хүсье. Тэгээд дараа уулзсан ерөөлийг бас дэвшүүлье. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхэн ч гэсэн бүгдэнд нь эрүүлийн сайн сайхныг хүсье өрөөё. Баяр та. Баярлалаа. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, рeel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой.